Одоо ингээд эдэс таван толгойн бүрийн эрх төлөөлөгчийн мэдээлэлээ сонсох юм бол нөгөө Bod International гэдэг компани руу хүсэлт явуулсан гэж. Хүсэлт нь юу вэ гэхээр энэ офтек гэрээнийхээ нөхцөлийг эргэж ярья гэж. Гэхдээ энэ юу ч тийм байж болох юм бэ? Тов тодорхой хулгай ойлгомжтой болцсон байхад. Дээрээс нь төмөр замын бүтээн байгуулалт нь олон улсынхаа зах зээлийн үнээс 3-аас 4 дахин илүү үнэтэй байна гэд. Өөрөө бол маш хямдхан барьсан гэд байгаа шүү дээ. 1.1 бараг 4 сая доллараар 1 км-ийн барьсан гэд. Гэхдээ энийгээ болохоор суур бүтцээр нийтэд нь биш ингээд таслаад тэрэндээ сайхан тайлбарлаж байгаа байхгүй. Гэтэл олон улсын түвшинтэй харьцуулах юм бол маш их өндөр зардлаар барьцаа. За тэрийг нь болиё гэхэд хажуу талд нь нүүрсээ авахдаа цаана $190 1 тоннд байх ийм зах зээлийн үнэтэй байхад 60 болон түүнээс нь жоохон дээгүүр л авцсан юм билээ шүү дээ. 2-3 дахин өндөр баг үнээр ингээд авчихсан энийгээ нууцлцсан. Энэ зүйл чинь хулгай байна. Зарим гишүүд бүр дээр юм гээд байгаа шүү дээ. Би бас санал нийлж байгаа. Гэхдээ ийм тохиолдолд юун тэр санхүүжилтийг нь цаашаа үргэлжлүүлд өгөх вэ? Юун Эрдэнэс 5-7 бүрийн эрх төлөөлөгч учраа олчоо гэд явах вэ? Уучлаарай. Тийм болохоор хэрвээ улсын хурлын энэ байр суурийг хүлээж авахгүй бол тэгвэл хөндлөнгийн аудитыг оруул гэж байгаа. Оруулах хүртэл наа санхүүжилтээ зогсоо гэж байгаа. Тэгээ харин цаашаага үнэхээр дүгнэлт нь хөндлөнгийн бөгөөд зүв байна гэд үзээд үнэхээр тодорхой төвшин санхүүжилт өгөх хэрэгтэй гэх юм бол тэрийг нь бол шийдэд явах нь зүйтэй гэдэг. Ийм байдлаар энэ тогтоолын агуулга нь явж байгаа шүү. Ийм байдлаар. Тэгэхгүй бол цаа чин дахиад нэг хөгшмийн сан ярилцаал за санхүүжилтийн нөхцөл гэдэг юм явах гээд байна шүү. Энийгээ хулгай гэдэг бүгдээрээ иргэд мэдж байгаа, бид мэдж байгаа бол улсын хурл нь энэ дээрээ тогтоолоороо энийг тодорхой зааж өгөө гэж байгаа шүү. Бидэрт судалгаа байхгүй. Тэр нөгөө бизнес эрхэлж байгаа компани үндэслэлтэй их юм бол за тэгвэл хөндлөнгийн аудит оруулъя. Шаардлагатай бол олон улсын хөндлөнгийн аудит оруулъя. Жишээ нь энэ төмөр зам гэдэг юм чинь жишээ нь Монголын төмөр зам урагшаагаа гой тал газар ингээд тавьчихсан мэлээ л дээ. Би мэрэгжлийн хүн биш гэхдээ мэрэгжлийн хүмүүсээс авч байгаа. Та нар ингээд төсөөлтөө Шинжаан уграас урагшаагаа нөгөө төвд рүү явсан нэг зам байдсан шүү дээ. Маш өндөр ингээд уулын дээгүүр ингээд явцсан өндөр багантай. Тэр зам чинь бол ингээд бидний төсөөллөөр бол ингээд уулын дундуур уулын дээгүүр төмөр зам тавина гэдэг чинь асар их өндөр зардал баг та. Яг ижилхэн ийм стандартны зам тэнд чинь 3.4 сая доллараар 1 км-д тавигдсан байна. Гэтэл манай энэ урагшаа явдаг зам чинь бол уулын нөхцөл литер нь бол маш тааламжтай юм л шүү дээ. Барихад их одоо нөгөө аслал литер нь бол налуу литер нь бол маш тааламжтай. Маш бага зардлаар явах боломжтой. Тэгээд хажуудалд нь нөгөө концесс хийсэн компани чинь 1.2-3 сая доллараар хийцсэн юм билээ шүү дээ. Яг ижилхэн нөхцөлтэй байхад. Гэтэл манайх болохоор энэ 3.5 саяар хийсэн гэдэг. Тэр баясгалан гэдэг хүн танилцуулгатай болохоор энэ суур дэд бүтэц гэдэг юм чинь болохоор зөвхөн одоо суур дэд бүтцээр тооцдоггүй юм аа. Зөвхөн ингээд тавьсан замынх нь өртгөөр нь тооцох хэрэгтэй. Тэрийг бол 1.4 гэдэг. Гэтэл олон улсад 1 км замын өртгийг тооцохдоо суур бүтцээр нь тооцдог. Энэ дээр болохоор тэр доод бүтэц, дээд бүтэц, за тэгээд салаа зам, өртөө зүрлэг, байшин барилга, дохио холбоо бүгд орж иж эн чинь өртгөн гарч ирж байгаа байхгүй. Зүгээр л хулгай шүү дээ. Тийм болохоор улсын хурал дээр энэ асуудлыг одоо шийдэл зогсоо гэж байгаа. Зогсоос нь үргэлжлүүлж болохгүй гэж байгаа. Үнэхээр шаардлагатай бол олон улсын хөндлөнгийн аудитыг оруулж ирж байгаад над асуудлаа, явуулах асуудлаа шийдээл гэдэг ийм л тогтоол байхгүй юу? За ийм л байдлаар байж байгаа шүү. Энэ дээр бол хатуу байна. Цаашид бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлтч гэдэг юм уу? Ямар нэгэн аж ахуйн шин чанартай, дэд үтсийн шин чанартай асуудлыг тэнд шийддэг байж болохгүй. Ямар нэгэн чиглэл өгдөг байж болохгүй. Энийг парламент дээр ярьдаг байх хэрэгтэй. Парламент чинь Эрдэс 5-7 гэдэг компани орлогоос нь татвар аваад тэр татварын хэмжээг нь өнөөдөр энд яриад төмөр зам барих юм уу? Газар доорх дэд үтс барих юм уу? Цахилгаан станц барих юм уу? Гэдэг асуудлыг шийддэг байх ёстой байхад парламент өнөөдөр юу юм? 2023 оны хөрөнгө оруулалтын төсөлгээд 1.4 их найдыг л ингээд ярьж штэ. Мөнгө байхгүй гэхэд. Гэтэл тэнд чинь 18, 19 их найдын зөвхөн авток гэрээгээр нэг захирал, нэг чиглэл аваа шийдсэн байгаа юм чинь парламентын засаглал биш байна. Энэ олигархын засаглал байна. Захиалгатай юм байна. Тэгээд тэрэнд нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлч тэрийг ингээд шахаж шийдвэр гаргуулсан хүн гадагшаа зүгтаацсан байна.
Ийм бол энэ нөхдүүдтэйгээ хайрцаг тооцох асуудлыг ярья. Тэгэхэд бол энэ хулгай дээрмийн гэрээг бол одоо санхүүжилтийн зогсоол гэсэн ийм агуулгаар явж байгаа шүү. Энэ дээр бол огтхонч бид нар буцаж байгаа юм бол байхгүй. Харин энэ нүүрсний хулгайтай холбоотой асуудал бол жаахан намжчаад байна.